Хүүхдийн өсөлтийг дэмжихүүднээс Монгол улсын тгээс 18 насны бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгож байсан. Хүүхдийн мөнгө нь нэг хүүхдэд 20,000 төгрөг олгож байсан бөгөөд багуулан дундаж орлоготой 2-оос дээш тооны хүүхэдтэй айл тодорхой хэмжээний дэм болдог байсан нь үнэ. Багуулан дундаас дагуур орлоготой иргэд зарим талдаа амжиргаагаа залгуулах нөхцөл байдлыг бүрдүүлж байсан бол дундаж болон түүнээс дээш орлоготой иргэдийн хувьд хүүхдийн нэр дээр хуримтлал үүсгэж байсан гол хөшүүрэг байсан гэхэд болно. Тэгвэл хүүхэд бүрт олгож байсан 20,000 төгрөгийг 2016 оны байдлаар буцаан бүх хүүхдэд хэвээр нь олгоно гэсэн шийдвэр гарсны дагуу олон мэдээлэл хамт цацагдсан. Тодорхойлбол амжиргааны түвшин дээгүр гэж өрхийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн иргэдийн хувьд дахин судалгаанд хамрагдана гэсэн тодорхойлоод байсан юм. Уг асуудал нь 2013 оноос хойш хүүхэдтэй болсон бол дахин бүртгүүлэх, өмнө нь 2 хүүхдийн мөнгө авч байсан бол түүнийгээ баталгаажуулах ёстой гэдгийг хэлж байгаа юм аа. Төвшин ээжтэйгээ тэгээд манай хүү ахад нэг хүүхэд гэсэн. 0-оос 18 настай. 2 хүүхэдтэй. Харин төвшин $90 биш юм уу? Биш. Нэг нь $90 чи миний ээж. Энэ хүнийг л хэлсэн шүү дээ. Би энэ хүнийг л мэдээллийг ярьж байна л да. Наадах тий бүртгэл дээр чинь манай ээж миний хүү хоёр байхгүй юу да. Монгол та өөрөө юу тий. Аваагийн Батбаяр $90. Нөө одоо 20,000 яах юм бол хүүхдийн энэ мөнгө нөө ордгороо л өөрөө шүү дээ даасандаа. Тийм үү. Тэгээ манайх одоо ямар бүгд төвшин дөө 10 дугаар төвшөндөө амжиргаа. За тэр чи юу яад болно гэсэн үг тий. Юу яагаад тэр дахиад ирэх шаардлагагүй тий. Хүүхдээ нэмээд өртгүүлчих тэгээд удаа. За. Яг хизээ хүүхдийн мөнгө нь орох юм. Нэг сарын мөнгө нь 20-доо багтаж орох юм уу? Тий, нэг сарын мөнгө нь орох хугацаанд болоог байгаа хугацаанд л орно. Энэ өрхийн нэгдсэн мэдээллийн санд чинээр хамруулж байгаа хүмүүсийг тий төрсний гэрчлэгээтэй болно иргэний өмнөдөө ирээ шалгуулаад дуулаа. Аха. Тэгээ яг хугацаа заагаагүй байгаа. Өмнө нь бол 2013 онд хүүхдэд нөгөө амжиргааны түвшний судалгаа хийгдсэн шүү дээ. За. Энэ дээр үндэслээд энэ онд дахиад олгоно гэдээсэн чи одоо олон нийтэд бол ямар ч мэдээлэл байхгүй. Тэгээд хүмүүс болохоор 15-ны дотор бүртгүүлж одоо түвшний судалгаагаа хийлгээгүй одоо дахиж нөгөө хүүхдийн мөнгөнд хамруулж өгнө гэсэн өргөдөл бичээгүй бол 1 сарын мөнгө орохгүй гэсэн мэдээлэл гарсан байна. Үгүй. Ингэнэ тэр үед 13 оноос хойш шинээр төрсэн хүүхдэд бас байгаа тий судалгаанд хамрагдаагүй хүмүүс бас явж байгаа хүүхдэд явж байгаа тийм болохоор дахиад судалгаанд хамруулж байгаа өрхийн нэгдсэн мэдээллийн санд дахиад шинээр хамруулж байгаа байхгүй юу 13 оноос хойш төрсэн хүүхдүүдийг бичих баримтаа төрсний гэрчлэгээтэй ирээд тий ээж нь төрсний гэрчлэгээтэй ирээд иргэний өртөө ирээд шалгууч нь хорон дээр очиод Хүүхдийн мөнгө сар бүрийн 20-оос хойш орж исэн бол энэ сард ч гэсэн тэр хിവэрэ орно гэдгийг салбарын мэрэгчлэлтэн хэлж байна. Тодорхойлбол эргэж шинээр төрсөн хүүхдээ хаягийн дагуу бүртгүүлнэ. Өмнө нь авч байсан хүүхдийн мэдээллийг баталгаажуулах хэрэгтэй. Ямар ч тач 2012 оны сонгуулийн ажил олж гарч ирсэн хүүхдийн мөнгийг 2016 оны сонгуулийн жилд дахин үргэлжлүүлэхээр боллоо.